бацхан үзэгчтэй баялаг бүтээгчтэй дэмжийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр энэ бол маш онцлогтой нэвтрүүлэг. Өнөөдөр эдийн засгийн хямралын үед таарсан гэж ярьж байгаач баялаг бүтээгчид маань ажилласаар байна. За үүнийг харуулахын тулд ялангуяа аймгийн Татварын хэлтсийнхэн бол комфорт цогцлбортой хамтран өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байгаа юм. Ингээд Татварын хэлтсийн дарга Баттулга бидэнд ажлаа танилцуулаач тийм ээ, өнөөдрийн үйл ажиллагааг хэлцүүлж. За бид нар үнэхээр энэ жилийн үед маш онцлогтой байгаа. Энэ жил бид нар эдийн засгийн хувьд бас хүнд байна. Гэсэн хэдий ч манай баялаг бүтээгчид маань өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ хүрээнд манай Татварын хэлтс маань өнөөдрийн хагас өдөр ажлын бос өдөр бид нар баялаг бүтээж байгаа энэ хамт олонтойгоо цуг нэг юм ажлын өдрийг бас цуг ажиллая. Энэ хүмүүсийнхээ бас ажлын онцлогийг бас судлая. Дээрээс нь энэ баялаг бүтээж байгаа энэ хүмүүсээ бас олон түмэнд сурталчлая гэсэн ийм зорилготойгоор өнөөдрийн бас энэ нэвтрүүлгээ бид хүн оролцож байна. Одоогийн байдлаар нь хичнээн хүн ажиллаж байна. За манай Татварын хэлтсээс бол өнөөдрийн байдлаар 23 хүн 23 татвар улсын байцаагч бол өнөөдөр энэ комфорт цогцлборын хамт олонтой бол өнөөдрийн бүтэн ажлын цагаар бол ажиллах хэрэгтэй байгаа. Тэгээд өнөөдөр бид хүн ажлаа сая хуваарлж аваад ингээд ажилдаа орцгож байна. За таны хувьд ямар? За миний хувьд бол колл центр дээр сууж байна. Нөгөө 24 цагийн хүргэлтийн нөгөө хоолны захиалга авдаг. Тэгээд дөнгөж сая бас эхний дуудлагууд нэрээд ингээд хоол түгэх машинууд маань бас бүгдээр хоолоо түгэх гэдээ бол гарцгаасан байна. Ажлын байран дээр нь очиж байгаад илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. За комфортын төлөөллийн хувьд бидэнд танилцуулаач тийм ээ. Энэ нөхдүүд ер нь хэр ажиллаж байгаа юм те? За сайн байцгаана уу? Би рестораны менежер Туулын. За манайх Татварын хэлтстэй хамтраад ажиллаад маш их баяртай байгаа. Манай ажилчид гэсэн урам зориг орж байгаа. Бидний өдрийн тутам юу хийдэг те, ямар үйл ажиллагаа явуулдаг, үйлчлэгчтэй хэрхэн харьцдаг, биеэрээ ирж мэдэрч ажиллах нь бас маш их онцлогтой. Тэгээд Татварын ажилчид маань өнөөдөр 8-1 хэсгээр хуваагдаж ажиллаж байгаа. Тэгээд өглөөний байдлаар л өглөө яг ажилчдын цагийн хуваараар ингэ томилогдоод 7 цагаас ахуулаад ирээд ажиллаж байгаа. Тэгээд маш идэвхтэй ажиллаж байна. Цэвэрлэгээ үйлчлэгээ тэр сэтгэл маш өндөр харагдаж байна. Талархал шүү. Товчхон танилцуулаач комфорт цогцлборын хувьд ер нь хичнээн хэсгээс бүрддэг юм бэ? Хэр том газар? За манайх ер нь бол яг жижиг нэг хэсэг гэх юм бол 10. Яг бүхэлдээ хуваацсан бол 8 хэсэг байгаа. За манай ресторан байна, манай гэр ресторан байна. Тэгээд караоке, лонж, бильярд, саун, үйлчлэгээ гэдэг хэсгүүд байгаа. За тэгээд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг. Манай рестораны хувьд бол 24 цаг л та. Бусад газрууд нь бол цагийн хуваарийн дагуу орой 11, зарим нь 12 хүртэл ажилладаг тийм хуваарьтай байгаа. За тэгвэл дотгошоо ороод эхнээс нь танилцсан идэх үү танаа ажилтнуудтай. За сайн байна уу? Сайн байцгаана уу? Эндээс л Татварын хэлтсэн юм шиг л хүн байна да гэхгүй юу? Өөрийгөө танилцуулаач. Намайг Дэмэрлэмаа гэдэг. Тэгээ одоо комфортын хаалгач ажлыг хийгээл зогсож байна. Татварын хэлтстэй юм байна. Хүн амын байцаагч гэдэг. За хэр байна? Өглөөнөөс хойш бас баггүй хугацаа өнгөрлөө. Яг энд хаалгачийн ажил хийхэд хэр хүнд байна те? Дөнгөж ажиллаа аваад л яг эхлээл хүнтэйгээ танилцаал. Тэгээ ухтаж авах юм байна. Тэгэл ухтаж авах өөрөө гүйцэтгэх юм шиг байна те. За. Амжилт хүсье. За баярлалаа. За рестораны хэсэгт орж ирээд байна үзэгчтэй. Тэгэхээр түрүүн хаалгачийн ажил үрийг бас жоохон дутуу танилцуулж байна. За ер нь бол зочин хүлээж авна, ухт нь өрөөнд нь оруулж өгнө, мөн өчтөрийн буудалсан зочид буцааж үдэж өгнө. Тиймэрхүү үйл ажиллагаа явуулдаг байгаа. За рестораны менежер те. Таны танилцъя. За Эрдэнэ Чимэг. За өнөөдөр энд хичнээн хүн ажиллаж байна. Татварын хэлтсээс ямар ажил үүрэг гүйцэтгэж байна, хэр байна те? Өнөөдөр энд Татварын хэлтсээс 20 дүүн ажиллаж байгаа. Тэгээд ажлын ачаал бас айгүй өндөр байд юм байна. Энд айгүй өглөөнөөс ирээл өстө нэр бужигнал одоо л нэг юу яаж байна. Та яг ямар ажил? Би одоо энэ рестораны менежер гэсэн ажлыг тий. Татварын хэлтс би Татварын улсын байцаагч ажилладаг. Би таны жинхнээс рестораны менежер нь баг гэж хэлсэн байна. За тийшлээ тийх үү. Тэрүүгээр ямар хүмүүс байна? Одоогоор ресторан харьцангуй хүн багтаа шүү. Тий, одоо нөгөө цэвэрлэгээ, өглөөний цэвэрлэгээ хяналтын ажлууд хийгдэл одоо таны ажил үүрэг яг юу вэ? Ажил үүрэг одоо энэ хүмүүсийн ажиллаж байгаа юунд хяналт тавина. Ажил үүргийг нь хуваарлж одоо ийм ажил хийн, тийм ажил хийн гэж хуваарлж өгөх юм байна. Тэгээд үүрэг даалгавраа эргэж шалгана. Үйл ажиллагаа явуулсан хүмүүсээ тийм л ажилтай. За энд бас нэг таньдагч юм шиг царай л байна да. Ер нь сайн байна уу? Сайн байна. За энд ямар ажил үүрэг гүйцэтгэж чинь яг Татварын хэлтс өөрөө ихлэ танилцуулаач тийм юу? Ганцэрэг. Ямар ажил хийлээ Татварын хэлтс? Байцаагч.
Одоо ямар ажилтан болчиход байж? Баримэ. Бармен. За ер нь бол жоохон бармен энэ төр зогсон харагдаж байна. Тэгээд өмнө нь ер нь бармен хийж юу? Үгүй юу? Хэр байна? Хэр хэцүү байна? Зүгээр. Маш товчхон ирсэн. За. Манайха амралтын ажлын өдрүүд бол өглөө 7-оос 9:30 хооронд өглөөний цайтай байдаг. Өнөөдөр амралтын өдөр 10 цаг хүртэл өглөөний цайтай. Өглөө 7-оос хулаад бужигн сараад одоо ингээд дуусж байна. Одоо ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний ажил эхэлсэн байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд бол манай дээр 2 хүлээ авалт тавагдсан байгаа. Нэг нь манай энэ Явра зааланд, нөгөөт нь гэр ресторанд гэдэг тийм байгаа. Одоо бид нар яг тэр бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Хүлээ авалт авахсан гэдэг чи одоо та бүхний өмнө бол маш том ажил хүлээж байгаа юм байна шүү дээ. Хэрхэн давъя гэж бодож байна? Тийм хүлээ авалт үнэхээр одоо өнөөдрийн байдлаар 2 хүлээ авалттай. Тэгэхээр бид хүмүүс бэлтгэл ажлын хүрээнд бол манай байцаагч нар маш сайн ажиллаж байна. Мэдээж хүлээ авалтын хэмжээнд бол энэ цэвэр цэмцгэр орчин, дээрээс нь бас эрүүл хүнс ийм байх хэвээр. Тэгээд дээрээс нь ухтах үйлчилгээ бас хамгийн сайн байх хэрэгтэй гэж болгож байна. Комфорт рестораны хувьд бол ерөнхийдөө бас зөвхөн Дархан хотынхоо хэмжээнд биш, Улаанбаатарын хэмжээнд бас ийм яригддаг ийм одоо том зохицол байгаа. Үнэхээр Улаанбаатараас ирсэн зочид гүйчд маань бас за комфорт одоо комфортоор очиж бууя тэнд хооллоё гэж наашаа татагдж байна гэдэг маань энэ одоо хамт олонны бас ийм нөхөрсөг, найрсаг, дээрээс нь бас энэ түргэн шуурхай ийм чанартай ийм үйлчлэгийг үзүүлж чаддаг болоод үнэхээр хүмүүс бас наашаа балан дээр суусан зүгэн шиг татагдж байна гэж би хувьдаа бол ойлгож байгаа. Тэгээд манай одоо байцаагч нар өнөөдөр бэлтгэл ажлаа хангаад одоо ширээ засах үйл ажиллагаа хийгээд байж байна. За энэ санахнаас байна уу? Байна. За сайн байна уу? Сайн. Өөрийгөө эхлээд танилцуулаад ямар ажил өрөг гүйцэтгэж байна? Тэр хуралдын засгийн байцаагч Батчулан. Одоо энд ямар ажил? Одоо энд зөөгч хийж байна. За. Ер нь зөөгч хийж үзчихэв оюутан энэ төр багтаа. Ер нь үзэж байгаагүй одоо анхтайгаа үзэж байна. Хэр вэ? Ер нь дажгүй. Яг юу нь хэцүү юм шиг вэ? Ер нь хүлээ авалтан дээр жоохон ажиллахтай юм шиг байна. Энэ үнийг бол уяад сурцсан харагдаж байна Тийм тийм. 4 сая заалгачаад байж байна. Бидний зааж өгч. Ямарсан Энд ч бас уур чадвар шаардах юм шиг байна. Гоё харагдуулахын тулд. энэ цэцэг хэлбэртэй гарах хэрэгтэй гэсэн нэртэй бас. Хараг л ингэж харагдчихлаа та ер нь тийм. Ингээд олон юг ингээд поднесэн дээр зөөж үзүү. Зөөж одоохондоо үзэг байгаа. Үзэг байгаа. Ер нь зөөлгүүлэх юм шиг байна бид нар үү? Зөөлгөнөө. За амжилт хүсье. Баярлалаа. За ер нь л их зөксөн харагдаж байна. Өөрийгөө танилцуулаач. Татвар хэлсэн ямар ажил вэ? Дархан аймгийн татвар хэлтсийн татвар улсын байцаагч Дархан Баяр гэж хуралдын засгийнх. За одоо ямар ажилтан бол? Өнөөдөр нэмэлтээр хаасаг үйл ажиллаж байна. Цэвэрлэгээ ингээл ер нь цэвэрлэгээ болцоо ажиллаж байна. За туслах ажилтан шахуул юм байна. Тийм туслах ажил чинь тийм. За. Хэр байна? Ер нь ойрд ингэж нааш таашаа хөдөлж юм хийв үү? Ойрд ерөнхийдөө цэвэрлэгээний ажил хийгээгүй. Ялангуяа ийм том ресторан шинээр хүндийн юм байгаа байхгүй бас. Тэ. Айтайхан хэмжээнд стандартынхан дагуу үйл ажиллагааг нь явуулна. Цэвэрлэнэ. Тэ. Амжилт хүсье тийм үү? Баярлалаа. Баярлалаа. Чигээрээ за. За үзэгчтэй комфорт цогцлбороос үзэгч та бүхэндээ баялаг бүтээгчтэй дэмжиж нэвтрүүлэг маань үргэлжлүүлж хүрч байна. Одоо харин цогцлборын галтгооны хэсэгт, рестораны галтгооны хэсэгт орж ирээд байгаа. Ийшээ орохын тулд бас халаадаа өмссөн. Нэг их тотгошоо бол орохыг зорихгүй байна. Гэхдээ энэ хавьд нэг таньдаг хүмүүс бас харагдаад тах шиг байна. Hello. Энэ сайн байцгаана уу? За энд л байх шиг байна. За. Сайн байна уу? За би одоо комфорт зочдод рестораны иргэд байгаач Буян Жаргал гэж хүн байна. Одоо хичнээн ажиллаж байна. Одоо тоогоочоор 6 жил ажиллаж байна. 7 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь өнөөдрийн тухайд одоо шинэ хүмүүсийн тухайд нэг үг хэлээч. Ямар хүн ажиллаж байна? Хэр байна те? За их сонирхолтой л байна. Ямар ч өөр мэрэгжлийн хүмүүс хурж ирээд энэ манай ажилчтай олны тоогооч туслаад одоо ингэ ажиллаж байна. Одоо дээшээ явж хоолоо өгөх гэж байна. Яг сонирхолтой санагдаж байна. Хишиг өдөр байл. Тийм л байна. За. Ганц хүрээ та нэг наашлах за байхгүй юу те? Одоо ганцлаа. За.
Энд одоо юу яг хааш нь аваачих гэж савлж байгаа? Дээшээ аваад тий одоо чий. Тэгээд одоо шийсэн хоолоо очиж порцолж өгөхгүй л тэгээд бэлтгэл ажилдаа явчихна. Хин порц та порцлон. Тэгин одоо бид хоёр одоо туслах тоос нөгөө ахлах ерөнхий дагууч зааварснаар бид нар өнөөдөр яг бизнестэй яаж баялаг бүтээж юм те яг яаж хөдөлмөр эрхлэлтэй тэр нь яаж бий болдгийг тэргнээс нь яаж бид нар одоо дотор цуглуулдгийг их усруу бас бид нар мэдрэхийн тулд энэ байж одоо яг хүмүүсийн ажиллагаа хоолыг 11:30 гээд өгөх хэвээр. Тэгээд жоон цагаас очиж жоон загнуулаад зодчих жоох. За хурдлах систем байна да тийм. Амжилт хүсье. Энэ одоо хийж өгний хоол бай. Одоо манай баг 30 төгрөгийн хоол байгаа. Тий. Яг өдөр цайндаа бас 11:30-аас 12-ийн хооронд орд юм байна. За ер нь яг түрнээс хойш энд яг юу хийв? Бэлтгэх нөгөө хүмүүс ногоо авчих юм. Яг төмс ногоо бол арилгаагүй. Арилгасан төмс ногоо ингээд бэлтжтэй юм. Тэгээ бэлтжсэн төмс ногоо яг одоо хоолнд хэрэглэх бүх бүтээгдэхүүнийг одоо бэлтэж яг хоол руу яаж оруулах вэ? Ямар борцтой хийх вэ? Тэрэнд нь туслаад ингээд юм. Тэгээд дашинд нь би бас галтгоонд байгаад амар баяртай. Яг тэгэхээр миний ээж бас мастер тааж байхгүй. Энэ байгууллагаас ажиллаж ирсэн. Тэгээ би ч бас хоол их дуртай. Тэгээ дуртай юугаар бас бизнес эрхлэлд дэмжиж нэг чинь байгаагаараа л дэмжиж явж байна. Тийм. Да. За сайн байна уу? Дотроо ураал. За хүн амын бицэгч залцдаг. Одоо юу болоод ямар ажил хийж байгаа вэ? Комфорт зөөгч хийж байгаа. Одоо нэг юм аяг тавиудаа арчиж өнгөлж байна. Хэр ямар хөө ажил вэ? Энд чинь бас ур чадвар шаардах юм шүү дээ. Хамаагүй явж хагалж. Тий хамаагүй явж хагалчих гээд гоё л сонирхолтой юм ингэж харт юм байна. За. Нэг дараалалаар нь танилцуулж эхлээд арчихна. Сайн өнгөлж. Эхлээд энэ өчтөр оройн угаасаа аяг болохоор ингээд толтнууд хитцсэн байт юм. Тэгэхээр усан түрээд тэгээд арчиж байна. Тэгээд нар гэрэл рүү харуулж байгаа. Тийм гэрэл рүү харуулж. За. Өмнө нь ер нь энэ төрлийн ажлыг хийх гэж мэдээж эмэгтэй хүн бол гэртээ аяг тавгаа угаахаас аяг тавгаа угаад. Тийм. Яг ингэж нарийн бол ингэж шалгаж малгаж хийж байгаа. За амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчтэй та бүхэндээ хамтдаа Comfort Lounge хэсэгт орж ирээд байна. Тэгэхээр энэ хэсгийг танилцуулаач тийм. За манай лонж бол маш тохилог 5 дахьтай орчин байгаа. Тэгээд энд маань бас татварын ажилтан манаас хуваарлагтай ажиллаж байгаа. Манай лонжийн хувьд танилцуулгад бол одоо яг энэ зааландаа бол 30 хүний багтаамжтай боломжтой. Мөн цаана 6 VIP өрөөтэй байгаа. Үйлчлэгч нар ирээд бас нэлээд бас үйлчлэг татж байгаа. Тийм газар байгаа. За тийм манай татварын ажилтан маань ирсэн. Өглөөний цэвэрлэгээ үйлчлэгийн ажил аяг байж байна. За. Сайн уу? Өөрийгөө танилцуулаач бидэнд. Дотроо улсын байцаагч баяр маань. За одоо тэгээд юу хийгээ сууж байгаа юм бэ? Яг одоогор болохоор ажлынхаа 4 дахь цагийг өмсчөөд тэгээд цэвэрлэгээний ажлаа хийгээ явчихна. Тийм. Ер нь хэр байна? Комфорт цогцлбор чинь бас нэлээд том цогцлбор шүү дээ. Тэгэхээр цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийн гэдэг бол бас өндөрлөг байж болно. Тийм. Айгу нөгөө үйлчилгээний ажлын стандарт гэдэг чинь угсаа өөр айгу чанга ер нь хэцүү шүү дээ тий. Тэгэхээр цэвэрлэгээний ажил бол бүх төрлийн цэвэрлэх боломжтой бүх зүйлээ цэвэрлээл нөгөө барьманаас одоо зөвлөгөө аваад яг ингээл цэвэрлэгээний ажил хийдэг л байж. За нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа үзэгчдээ одоо харин бильярдны хэсэгт орж ирээд байна. Энэ хэсэгт бол татварын хилцээс хэн блэ өөрийгөө танилцуулаарай. Үүрийн цолмон IT инженер хийдэг. Одоо энд ямар ажил үргэлжлүүлж байна? Энд бол одоо өглөө ирээд цэвэрлэгээ хийгээд цэмгийн сайн эндүүдээд шарг мэргийн гэлт ачаал тиймэр ажил. Ерөнхийдөө бол цэвэрлэгээний ажил хийж байгаа юм. Тий. За бильярданд ер нь бол бильярд тоглодог уу? Ерөнхийдөө бол сонирхолтой зурмаар тоглоно. Яг энд нь ажиллахад хэр байд юм бэ? Одоохондоо бол нэг сайн мэдэрч амжаагүй л тий. Яг цэвэрлэгээ хийгээл ингэж яаж ахлах. Энэ хүнд сайн үүрэг даалгавар өстэй биш үү дээ. Мэдэрч амжихгүй л байна да. За бильярдны хэсгийг танилцуулаач.
За манай бильярд бол сүүлийн үед нэгдсэн маш тоглог тавтагтай дархандаад идэг улстай Улаанбаатар хоттой ховорт оддтын бильярд байгаа. Дандаа снукер бильярд байгаа 3 ширээтэй. Тэгээ VIP өрөөтэй. Тэгээ манай бүх юунууд бол яг л снукер бильярд ямар байх хэвээр тэрнгээр бүгдийг тогтжуулж зассан тийм байгаа. Тэгээ ямар ч мэрэгжлийн төвшингийн тамирчид ирээд тоглосон ч болохоор тийм бильярд байгаамаа. Тийм дээр би нэг санжийн мэдээ авах гээд энд ирсэн. Тэгэхээр чи нөгөө 5 улааны чөлөөнийг аврах шалгаруулах те бүр мэрэгжлийн тамирчид ирээд тоглож ирсэн. Тэгэхээр энэ бол стандартад нийцсэн гэдэг нь харагдаж байгаа юм л да. Цэвэрлэгээ үйлчилгээ хэрхэн хийдэг юм бэ? За цэвэрлэгээ бол ялангуяа бильярдын цэм ширээн дээр бол машин нарийн яригддаг. Яадгүй л энэ бильярд бөмбөг маань ингээд чөлөөтэй өнгөрөхөд бүх боломжийг хангаж өгөх цэвэрлэгээ хийсэн байх хэрэгтэй байдаг. Энийгээ байнга эндүүддэг цэвэрлэгээ, цэмбэний тусгай цэвэрлэгээ гэж палк арчилгаа, бөмбөг, шайраг яаж цэвэрлэхүүтэй бүх зүйлийн цэвэрлэгээд байдаг. Жишээ нь одоо энэ дээр яхад манай ер нь бол бильярд тоглодог хүмүүс маань ихэнхчлэн юугаа яадаг? Шохоогоо ингээд үрээд идэг. Бүр ингээд ухаатай ингээл. Тэгээ энэ маш буруу юм байгаамаа. Уг нь чинь зөвхөн ингэж ирмгийг ингэж үрж ингэж яадаг. Шохоо ингэ түрхдэг. Гэтэл мэдгүй ингэ бүгдийг ингэ үрээд энийгээ ингэ хонхоолгодог. Ас дээрэс нь бас буруу ингээд нөгөө энэ цэгэр болчихж байгааз энэ хэсэг нь буцаагаад бильярдаа ингэ цохид ширээгээ палка ингэ халтардуулгаа. Тэрнээсээ болоо шайрны маань ширээний цэвэрлэгээ муудаад шайраг маань өнгөрөхтэй муу болох гэх мэтчлээ. Айгүй нарийн цэвэрлэгээ бол байдаг. Тэр ч өстой би ч гэсэн ингэ ухдаг юм байх гэж байна. Ер нь ухах ёсгүй зүгээр ингэ үрдэг хөнгөө ингэж яадаг байхгүй. Энийг бас ер нь төдийлөн хүмүүс мэддэггүй. Гэхдээ бид нар бол орж ирсэн хүмүүстэй бол манай бильярд тоглоулагч маань байнга мэдээлэл өгч сургаж явдаг. Энэгээр онцлогтой. Манай бильярд нэрээр бүх одоо онооны самбартай снукер бильярд ямар байх ёстой вэ? Тэр мэдээллийг аваад сурыг гэсэн бүх хүмүүст нээлттэй. Бараг л сургалтын нөгөө клуб маягаар явж байгаа юм байна те. Ийш орё тийх үү? За энэ бол VIP өрөө те. Энэ өрөөг танилцуулаад бидний. Одоо бүр ингээд нөгөө эдлэл хэрэглэх түүнээс нэхлээд танилцуулъя те. За VIP өрөө маань бол мэдээж нээлттэй байнга байдаг. Тэгээ мэдээж VIP гэдэг утгаараа тоглог орчин бүрдүүлэх хэрэгтэй байдаг. За тэгээ VIP өрөөнд манай тоглоулагчид тусгаалan өөрсдөө үйлчилдэг. За тэгээд энэ онооны самбар байгаа. Онооны самбар маань одоо оноо тоглоулагч маань хажууд нь байж байна. Тэгээ шайраг орсон ороогүй гэдэг ингээ оноогоор ингээд хийгээ явцдаг. Тэгээд мөн тимээ ямаа янзаг гэдэг юм хэрэгслүүлүүд маань байгаа. За эдгээр бол энэ юу вэ? За одоо энэ бол тимээ. Тимээ. Ингээ мөрдөө утасчлын юмуд байгаа. За эдгээр бол бүгд яг стандартын дагуу бүгд яг ямар стандартаа байх ёстой тэр чигээр бүгд байгаа. Тэгээд манайх бол яг энэ юуныхаа юун дээр бол зөвлөгөө бол Улаанбаатар хотоос мэргэжлийн тамирчин Бацөх гэдэг хүнээр байнга зөвлөгөө авч яадаг, эцэгчүүлэлт хийдэг. Төгөөрөө онцлогтой байгаа. За. Энэ бол дархандаа цорын ганц юм байна, тийм үү? За, комфорт цогцлбороос үзэгч та бүхэндээ хүргэж байгаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаад бол 3 давхарт гарч ирээд байна. Буудлын хэсэг гэсэн үг. За, энд татврын хэлтсээс ийм нэгэн бүсгүй ажиллаж байна. Өөрийгөө бид танилцуулаач. Намайг Татврын улсын байцааг Шатхантай гэдэг. Энд одоо яг ямар ажил үүрэг гүйцэтгэж байна? За, энд буудал хариуцсан менежер гэдэг ажил. За, хэр ажил байна? Ер нь буудал хариуцсан менежер ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой вэ, тийм? Энэ буудлынхаа л нэмийг хариуцаал явдаг юм. Айгүй хөдөлгөөнтэй бол дээшээ доошоо гүйсэн юм байдаг юм. 5 давхраас 1 давхар, 1 давхраас 5 давхар айгүй гүйд юм байна. За. Одоо харин жинхэнэ менежерээс нь яриа авъя гэж бодож байна. Нэг урьж байна. Өөрийгөө бидэнд танилцуулаач тийм бас бодлоо. За надад дэлгэр цэцэг гэдэг буудлын менежер ажилтаа. Манай буудал бол 60 өртөө, 94 оролтоо, 94 хүний хүлээн авах чадaltaй. Одоо татврын байцаагчтайгаа ингээд ажиллаа давхар хийгээ явж байна. Өөр мэргэжлийн хүн бас энэ ажлыг төдийлөн хийхэд хэцүү л дээ, хэр байна? Энэ хэд маань нэр ажил? Ер нь хэцүү байна л гэж байна. Ажил бол дандаа дээшээ доошоо явдаг, сауна давхар хариуцдаг. Саун бодол хоёр хариуцдаг болохоор бол ажил яг дээшээ доошоо яваг үүссэн ажилтаа гэдэг. Яг буудлын хувьд асуудал юунд гард юм бэ? Ямар асуудал гарах вэ? Ер нь үйлчлүүлэгчдийн зүгээс гэх юм. За үйлчлүүлэгчдийн зүгээс гэх юм бол өрөөний сонголт Монголт дээр ингээл бидрээс асуух юм зөндөө гардаг. Тэгээ тэр болгоныг очиод ресершндээ тайлбарлаж өгнө, зочиндоогоо очиж уулзна. Тийм л ажил. Энэ буудлын хамгийн үнэтэй өрөө нь хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ? За манайх 195,000 гэдэг классик өрөө.
стандарт өрөө нь бол 55,000-аас тэгээ 195 хооронд төлөдөг та. За, комфортын сауныг бол дарханчууд андахгүй мэдж байгаа. Тэгэхээр сауны үүдэн дээрээд байна. Ерөнхийдөө танилцуулаач багтаамжийн хувьд. За, манайх бол нийтийн саунтаа, эрэгтэй эмэгтэй нийтийн саунтаа, алжаал тайлах амралтын өрөөтэй, массажны өрөөтэй нийт 7 өдрийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. 2 массажист байдаг, 2 ресепшнтэй, 2 үйлчлэгчтэй, бие хүрэлтэн дээр 2 хүн байдаг. Ийм бүрэлдэхүүнтэй ажилладаг байгаа. Эмэгтэй саун нэг нийтийнх, эрэгтэй саун бас нийтийнх. Дотгошоо орж байгаад илүү танилцуулъя тий. За, сайн байна уу? Бид баялаг бүтээгчтэй дэмжье гэд татвар хэлцтэй бас хамтраад ийм нэвтрүүлгийг хийж явж байна. Өнөөдөр комфорт цогцлбортой танилцж байгаа. Сауны хэсгийг ерөнхийдөө түрүүн танилцуулсан. Тэгээ одоо харин хэр байдгийг те яаж анхаарч ажилладгийг тэр талаар. Манайх сав өглөө 8:30-аас ажилчид нь ирээд 9 цаг хүртэл ариутгал цэвэрлэлийн үйлчилгээ хийж эхэлдэг. Тэгээ 9-оос орой 11:30 хүртэл. Одоо хүмүүс хэр вэ? Одоо эрэгтэй савн түнтэй. Эрэгтэй эмэгтэй савн байна. Бассейн байгаа юу нэрээ? Бассейнтэй эрэгтэй эмэгтэй тус-тустай нийтих дотроо шүшүүрэн, савн, бассейн байгаа. Сауны хувьд бол ерөнхийдөө тийш лээ тий. Ерөнхийдөө нөгөө нэг цэвэрхэн байхыг бас яах л ахaltaа тий. Энэ чинь нөгөө олон хүнд үйлчилдэг учраас тий. Саун болохоор ямар ч цэвэрлэгээ үйлчлэл тий зэрэг. За манай энэ мастер бодол гэдэг ингээд угаалтар байна. Одоо энэ саунаас гарч ирсэн хүмүүс бол эндээ ингээд гоо сайхныхаа үйлчлэгийг хийгээд бүх юм байна. Сэнс. Үсээ хатагаад нүрээ анслаад гэх. За энэ ихтэй саун байна. Хаан шүршүүрээс ингээд бүрдсэн. Яг өөрөө саун нь бол энд үйл ажиллагаа явуулдаг. Ариутгалыг ер нь хэр хийх үү? Яаж хийх үү? Ариутгалыг бол өглөө байнгын холормын уусамлаар тэгээ хан шал тэгэл гар ариутгах бүх юм бол ариутгалын процесс хийгддэг байгаа. Цэвэрлэгээ үйлчлэгийн дээр бол ер нь улсуудын санал бол цэвэрлэгээ бол маш сайн байна л гэж ярьдаг. Манай саун. За хүүтэн хатаа энэ бол халуун бассейн байгаа. Алжаалаа тайлах хүмүүс орж ирээд халуундаа орчоод хүүтэндээ орж сэрүүцээдэг гардаг. Ер нь бол халуун хүүтэн гэдэг чинь бас нэг ач холбогдолтой хүний бие. Ач холбогдолтой хүүтэн юунд бол орж бүх эдээсээ сэргээх маягаар хүүтэн саунд бассейнд нь орох аюу туртай байдаг. За нэг ийм сайхан саунд дарханд байгаад байгаамаа. За энэ хэсэг ямар хэсэг вэ? За алжаал тайлах амралтын өрөө байгаа. Эндээ массажистийн өрөө байгаа. Цаана чудан саунд. Өөрөө саунд. За одоо өнөрөө массажны өрөө орж танилцуулъя. За эндээс эндээ хэвтэрч бүтэн биеийн массажаа хийлгэн. Энд амарна. Хөл гарынхаа массажийг эндээ сууж байгаа. Тэгээд бүх массаж уралд энэ өрөөнд явагддаг. Массажистуудын хувьд хэр мэрэгжлийн хүмүүс байна? Яг ангаах төгссөн мэрэгжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн массажист ажиллаж байгаа доо манай хатал. Энэ ч гоё харагдаж байна да тий. Шууд ламармаар санагдтал тогтчулсан. Сайхны алсаа юу та? Гоо сайхан бол энд хийгээ явцдаг. Бас гоо сайхан ч байгаа. Нүүрний илэг, гарын илэг гэл бүх хэрэгс эмгтээчүүдийн гоо сайхны массаж энд үйлчлдэг бүх хийгдээ явчихна. Нэгэнтэл нэрээ татвар төлөгчдийн мөнгийг авч байгаа юм чинь те бас нэг орчныг сайхан бүрдүүлэх ёстой. Нэг үйлчлэл яг нэг дороос цогцоор ерөөсө цогцоороо. Манай буудлын юу бол ерөөсө цогц үйлчлэгээтэй. Саунд орно, буудалд орж амарна. Ресторан, караоке лонж бүрдсэн байгаа. Энэ бол хоорой саун. Модны үнэр үнэ. Модны үнэр үнэртэн. За нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа үзэгчтэй одоо харин комфорт цогцлборын дэрэгдэх алтан өргөний урд хүрэлцэн ирээд байна. Энийг танилцуулаач. За манай алтан өргөө гэр маань
150 хүний багтаамжтай. Тэгээд доторх бүх юм уран нарийн сэлбэр хийгдсэн байгаа. Мөн Монгол дархны сайхан хийсэн юу байгаа. Арьсан эдлүүд байгаа. Тэгээд та бүхэд ороод танилцноо. За нөгөө түрүүний ярьсан их ч шүү дээ тий. За манай татвараас бол энд ажиллаж байгаа. Тэгээд менежер ажил гэдэг бол бас их хэцүү. Бүх юмд л хүрч ажиллах байгаа. Харин айгүй хэцүү. Айгүй байнга л гүйгээстэй. Тэгээд бүх ажилтнуудаа зохицуулах гал нааша цаашаа бүгдийг шалгаж зохицуулна, хүмүүсээ зохицуулна бас айгүй их ачаалтай юм аа. Одоо таны үед яг хаана анхаарал тавьж ажиллаж байна? Одоо энэ ресторан, одоо энэ заал нөгөө лонж, караоке гэл бүх газруудаа хариуцал тэгээд ажиллаж байна. Сайн байна уу? Сайн байна уу? За энд ямар үүрэг гүйцэтгэж байна? Одоо энэ гэр ресторан пабд нь болохоор одоо туслах хийж байгаа. Туслах гэхээр одоо юу Одоо зөндөө туслаа тэгээд өглөө ирээд хамгийн түрүүнд эхлээд цэвэрлэгээ хийсэн. Ширийн тоос мосын арчаа тэгээд бараа бүтээгдэхүүнээ өрөөд тэгээд бараа бүтээгдэхүүнээ тоолж хүлээж авсан байгаа. Татварын хэлцэд яг ямар ажил үүрэг гүйцэтгэж байна? Татварын улсын байцаагч хийдэг. Одоо тэгээд рестораны улсын байцаагч болтгоо. Тийм ээ. Хэр хүнд вэ? Айгүй их ажилтай юм байна. Одоо бүр их хүн их ороод ирвэл бүр их ачаалтай л болт юм байна. За энд бол бас аяг тавгны хувьд арай өрмөц байх шиг байна. Энд танилцуулгач. За мэдээж Монгол гэр алтан өргөө гэдэг утгаараа бид нэр бүх зүйлээ бол Монгол югаараа бэлдсэн байгаа. Тэгээд одоо энэ айрагны тагш байна те. Бидний архины одоо тийм зэсэн тийм хундагнууд мөн гэртээ зориулсан юм юу утга стейк утгас ирээ те. Мөн монголчуудын амын туста дөрвөн бэрхтээ шагаа наадгаа гэдэг тохиолдож төвчүүлсэн байгаа. Тийм. Үндэсний ууламжлалыг хадгалсан байна. Тэр одоо гэрээг тойроод өлгөөстэй байгаа олон сайхан чимэглүүд, эдлэл хэрэглүүд бол яг л нөгөө Монгол ахыг харуулсан юм сайхан байгаагаар их онцлог юм. Мэдээж үйлчлүүлэгчдийг татаж мөнгө олно гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ бас тэдэн тохирсон сэтгэл ханамжийг дээцэгт нь хүргэсэн үйлчлэгийг бас хүргэж байж татвар төлөгчдийн мөнгийг авна шүү дээ, тийм ээ. Тэгэлгүй яг уу мэдээж бид нар үйлчлэгээ олж явах мөн тогтчил гэдэг үйлчлэгээнийхэн хэрээр тэр хүмүүсийг тав тухтай байлгах орчин бүрдүүлэх гэдэг маш чухал байдаг. Тэгээд хэрэглэгчд үйлчлэгчдийн төлөө аль болох ихий бүтээчийг нь бид комфортын ажил бид зорж яаж байгаа. Чиний хувьд ер нь ажилдаа сэтгэл хангалуун. Ер нь бол бил хангалуун байдаг. Ер нь хүнд үйлчлээд хүний дэрэг аюугай баярсан талархсан инээмсэглэл тэр нүдний цог галыг харах надад маш их ирж хүч энерги өгдөг. За үзэгчтэй комфорт цогцлбарын караокены хэсэгт хүрэлцэн ирээд байна. Энд бол бас татварын хэлтсээс энэ залуу ажиллаж байгаа. Өөрийгөө танилцуулъя. Сайн байна. Намайг хураалтын тасгийн байцаагч боосон хүү гэдэг. Өнөөдөр энэ татвар өдрийг тохиолдуулан караокены хэсэгт ажиллаж байгаа. Ажиллагаа тоомилж байна. Яг ямар ажил үүрэг гүйцэтгэж байна? Караокены бармен гэдэг ажлаар зөвхөнлөгтөө ажиллаж байна. Ер нь өмнө нь бармен хийж юу? Гэхдээ ерөөсөө хийж байгаагүй. Тийм. Тэгтээ их таалагдж байна энэ чинь. Маш зөв зохион байгуулалттай гоё ажил байна. За манай менежер тэр хавар явж байгаа шүү. Ямар ч тач энэ өрөөнүүдийг түрүү надад танилцуулсан. Энэ бол мэдээж нийтийн өрөө. За эндээс бол өрөөний олон сонголт байгаа гэдгийг манай ихэнх дарханчууд мэдж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд спортын өрөө, спорт сонирхогч залуучуудаа зориулсан спортын өрөө байгаа. За ийшээгаа бол мэдээж music room бол хамгийн том зайтай, тогтчлттой, тэгээд том багтаамжтай юм өрөөнүүдийн тоонд ордгоо гэж миний хувьд харж байна. Тэгээд дотор нас дуулахдаа өөрсдөө дүрсээрээ хараад дуулцдаг. Тэр нь бас их сонирхолтой хүмүүс. Гэх мэтчлэн ийшээгаа одоо нэг байгалийн өрөө, Монгол өрөө гэдэг олон өрөөнүүд байгаа. Эндээс бас сонголтоо хийгээд үйлчлүүлээрэ гэдгийг хүсмээр байна. Баян өдрийн мэнд комфорт ресторан таныг сонсч байна. Сайн байна. За манайх хөргөслийн хоолд хуушуур, гахаамхан ураг, котлет, плов, цовин, за дууны мах, дахианамхан гуляш, бууз, гуляш гэсэн ийм хоолууд байна. За мөн дээрэс нь хоньны өвчүү, за комфорт нэрийн пицца, за мөн хөлдөөсөн банш, хөлдөөсөн буузууд, за мөн арт сайенс, чацрагны ийм шүүсүүдээр үйлчилж байна. Та юу захиалгав? За та уцаа хэлнэ. Найнаа. За та хаяга хэлнэ. Тэт оролцъя. 4-1-23 татсан тийм ээ.
За манайх хэрвээ комфорт карттай бол 5,000 төгрөг байгаа. Та карттай картныхаа дугаараа хэлнэ. За инх цул гэдэг эзэмшигч нь байна тийм ээ. За таны карт 9 сарын 8 хүртэл сонгогдсон хүчинтэй хугацаатай байна. Та 5,000-аар хоолоо захиалж болно. За 15-аас 20 минут болно. За хоол захиалсан танд баярлалаа. За нэг иймэрхүү ажлууд өрнөж байгаа. Тэгэхээр татвар хэлтсийн дараа Баттулга одоогийн байдлаар бол call center-т ажиллаж байна. Түрнээс хойш ингээд энэ мэт чинь дуудлага аваад ажиллаж байна. Ямар санагдав? За үнэхээр бас манай комфортын хамт олон маань үнэхээр зэгцтэй бас стандарт юмуд нь нийцсэн ийм хамт олон юм байна. Үнэхээр манай Дархан аймагта баялаг бүтээж байгаа одоо том аж ахуйн нэгжүүдийн маань бас нэг яг харахгүй алтан үнс групп маань байгаа. Тэгээд үнэхээр өнөөдрийн хувьд бидний хувьд бас энэ баялаг бүтээж байгаа энэ татвар төлөгчдөө ирж үнэхээр ажлын байран дээр нь ямар ачаалттай ажилдгийг дарханчуудаа яаж үйлчилдгийг гэдгийг нь бас сурталчлаа. Дээрээс нь бас үнэхээр өөрсдөө энэ бүхнийг хийж үзье гэсэн ийм бас зорилгоор энэ ахсаа өдрийг сонгоод бид хүмүүс ажиллаж байна. Та бүхэн сая харсан бах үнэхээр олон ийм зохицлоор үйлчлэгийг нэг доор бас үзүүлж байгаа. Тэгэхээр нийт дарханчуудаа хэлэхэд бол бас комфорт зохицлоор бас үйлчлүүлээрэ гэж та бүхнийг бас уриалж байна. Тэгээ өнөөдөр дөнгөж сая бас дуудлага аваад ихэд орлын 4.123 тод дээр инх цул гэдэг хүмүүс маань бас гахаа махан гулээр сахиаллаа. Тэгэхээр нэг хүргэж өгөхөөр одоо 15-аас 20 минутын хооронд бол манай хүргэгч маань бас очих хэрэгтэй байгаа. Ажлаас нь түр хүндрэлж болох нэг 2-3 минутын цугад ярилцъя. За бид өглөөнөөс хойш бас энд ажиллаж байгаа татварын хэлтсийн ажилтнуудтайгаа байцаагч нартайгаа танилцаад бас ажил үргээсэн сонирхлоо. Дээрээс нь комфорт цогцлборын үйл ажиллагааг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ санал санаачлагыг гаргасан аймгийн татварын хэлтсийнхэндээ юуны төрөнд баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр татвар төлөгчд гэдэг бол яаж мөнгө олж байж татвараа төлдөг юм тийм ээ, хэрхэн одоо баялагийг бүтээдэг юм бэ гэдгийг өөрсдийн биеэр 20 хэдүүлээ өнөөдөр энд комфортод ирээд ажиллаад мэдэрнэ гэдэг бол бас сайхан юм. Тэгээ энэ талаар бас төгсгөлтөнд дүгнээд. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол бид хүн комфорт зохицлбор алтан хүнс групп дээр бид хүн ажиллалаа. Тэгээ үнэхээр сэтгэгдэл одоо өндөр байна. Яаж хөдөлмөрлөж, яаж мөнгө олж, яаж энэ үйл ажиллагааг стандартын дагуу тийм ээ, стандартын дагуу яаж явуулдаг. Наадхан л ихэд бид нар ажилчид бол энэ лифтээр бол явдгүй юм байна. Лифтээр бол зөвхөн үйлчлүүлэгч нар маань явдаг юм байна. Тийм ээ? Үйлчлүүлэгчдээ хүлээлгэхгүй тул ажилчид бол бүгдээрээ шатаараа явдаг. Ийм бас одоо стандартыг бол яг чухал ингэж мөрдөж ингэж ажилдаг. Дээрээс нь ариун цэвэр тэр хоол технологийн хувьд бол одоо энэ мастер тоогоочуд ажилтдаг юм байна. Дээрээс нь энэ хоолн дээр нь бол бас бүр GPS системээр энэ хяналтын юг тавьдаг юм байна. Хотоос бүр одоо мастер тоогоочуд нь бас хяналтыг тавьж бас ажилтдаг юм байна. Дээрээс нь энэ комфорт дээр бас энэ тусдаа өрөөнүүд тийм ээ, та бүхэн бас сая харсан баг. Тусдаа юм одоо 5 дахь үеийг хангасан зочид гүйчид ханаас ч ирсэн бай тийм ээ, гадаад дотоодын зочид төлөөлөгчид ирсэн бай. Нүүр улаалахаар үнэхээр өнөөдөр таатай тухтай ийм найрсаг орчныг бол бүрдүүлж өгч чадсан байна гэж бид хүн бас ховдод өгнж байна. Тэгээд комфорт зохицлборынхаа хамт олонд нийт дарханчуудаа бас баярлалаа гэж хэлье. Бид бүхний бас урилгыг хүлээж авч өнөөдөр энэ ингэж хамтран ажилласан комфортын удирдлагууд ажилтан та бүхэнд үдэнд нь хамгийн сайхан бүхнийг хүсээрээ. Төгсгөлд нь ганцхан юм зүйлийг асууя гэж бодож байна. Ер нь Алтан ус групп комфорт зохицлбор хэр найдвартай сайн татвар төлөгч вэ? За Алтан ус групп маань бол бас одоо дархандаа үйл ажиллагаа явуулж байгаа том одоо компаниуд маань нэг. За мэдээж татварын хувьд бол одоо эхний 50 дотор багтаж байгаа ийм том аж ахуйн нэгжүүд байгаа. Татвар төлөлтөөрөө тийм ээ. Татварын өргүү байна. Тайлгнажээ тухайн татварлөгч маань цаг хугацаанд нь төлж яах гэдэг маань өөрөө татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаагийн ийм том хэлбэр. За үзэгчдээ та бүхэндээ хүргэсэн баялаг бүтээгчдэд дэмжийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр түрнээс хойш бас татварын хэлтсийнхэнтэй хамтарч ажиллаа. Бидэнд бас цогцлборыг танилцуулсан комфорт цогцлборын менежер Туулдаа маш их баярлаж байна. Тэгээд төгсгөлд нь дүгнээд бас хэд үг хэлээч тийм.
За өнөөдөр маш хөл хөдөлгөөнтэй өдөр байлаа. Манай татврын хэсгийн эхэлсэн ажилчин маш амжилттай сайн ажиллаа. Бидний яг л дүрм журм стандарт норм ямар байдаг ерөөсөө хоцрогдохгүй яг адилхан ажиллаж байгаад маш их талархууштай байна. Тэгээд яг ингээл хаалгачаас ахуулаад бүх үйл мессен дээр байлаа. Өнөөдөр манад бол драмын театрын мөн солонгосын тэтгэлэд хамрагдах ажилчид ирсэн байгаа. Мөн 2 томоохон хэмжээний хүлээн авалт хийж дууслаа. Маш амжилттайгаар бас хамтран ажиллаа. Ямар ч алдаа төтөл гаргасан үнэхээр талархууштай байна. За баярлалаа. Үзэгчдтэй хандаж хэлэхэд үнэхээр бид өдөр болгон дэлгүүрээс нэг талх авахтаа хүртэл татвар төлдөг. Гэхдээ энэ татвар төлөгчид гэдэг ер нь баялаг бүтээгчид гэдэг энэ мөнгийг яаж олд юм бэ? Мөнгийг хэрхэн олд юм бэ? Үйлчилгээний байгууллага, үйлдвэрлэгч байгууллага ялгаагүй үнэхээр энэ ажил сэтгэл тавьж ажилладаг юм а гэдгийг бас хүн бүр мэдрэх учиртай юм. Тийм ч учраас өнөөдөр татварын хэлтсийн бас ийм санаачлагыг гаргаж комфорт зохицуулбар дээр нэг өдрийг бас хишиг өдрөг маягаар өнгөрүүлэн тэдний ажлаас ингэж суралцаж байгаад судлаж байгаад маш их баяртай байна. Ингээд татварын хэлтсийнхандаа бас талархлаа илэрхийлье. Баялаг бүтээгчид маань ажилласаар байна.